Баяулгийн аймагт аав ээжийн хамт малмаллан амьдардаг байсан Баяр Цэцэг 13 жилийн өмнө их хотод амьдрахаар хөл тавьжээ. Нийслэл хотод амьдарч эхэлсэн цагаас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 32-ын Б байрны 2 дугаар орцны жижүүрээр ажилласан тэрээр амьдралаа ийм байна чиний төсөөлж байгаагүй. Ажилдаа амьдралынхаа 13 жилийг зориулсан боловч эцэст нь эрүүл мэнд сэтгэл зүгээрээ хохироод дуусж байгаадаа тэрээр гомдолтой байгаагаа илэрхийллээ. Одоо яг энэ оны 7 сарын 31-ний өглөө 5 цагт ажилдаа гараад шүр хутгаараа бариад ажиллаа хийгээ явж хахад шүнжэнгөө архицсан 33 тоотын залуу хүүхэн хоёрыг шаардлагаа тавиад ажиллаа хийж хагаад үгээ ярьсан. Та нар шүнжэнгээ ингэж болохгүй штэ би 45 айлыг хариуцаад ингээд та нарын амар тайвны төлөө ариун цэврийн сахиад ингээд явж хахад та нар ингээд найзуудаа цуглуулад ингээд та нар эрхтэж болохгүй штэ гэж хэлсний төлөө намайг үүдний гიშгүр дээр хэлэхгүйгээр доромжлоод Орос руу орсон чинь авгаан гарч ирээд авгаан үстэж чирээд араас нь нөхрийн цогсноос болоод одоо би ийм толгооны гэмтэлтэй 30 хэдтэй залуу хүүхэн юуж мэдхгүй орж ирж илээ. Одоо ингээд 13 жил ажиллаад хамгийн сүүлд толгооны гэмтэлтэй. Дээрээс нь нурууны суулттай. Миний ажилд бол аргагүй биеийн хүчний ажил. Байнга тонгоож өхөж хийдэг учраас миний энэ нурууны суулт улам ихсэн. Тэгээд оршин суугчид миний байгаа байдлаар дүмж намайг доромжилдаг. Заримд нь бол айгүй хүндэлдэг миний хийсэн ажлыг. Юмыг бодоод айдастай мөнхийн цонх руугаа энэ хаалга руугаа хараа суудаг. Яагаад гэж хин орж ирээд намайг зулгаачихвал хин орж ирээд зодчихвол гэдэг айдастай. Энэ юунаас оршин суугч нь дуртай нэг нь орж ирээд цонхыг хагалцдаг. Дуртай нэг нь орж ирээд хаалгын шидчихдэг. Дуртай нэг нь орж ирээд намайг хүстэй тунгачдаг. Энд л би яг харамсаж байна. Баяр Цэцэг ганц охиноо Манцутай байхад орцны жижүүрийн ажилд орж ижээ. Охин энэ жил 6 дугаар ангид орох хэдий ч аль сургуульд явах нь тодорхойгүйгээс гадна ээжийнх нь би муу байгаагаас шалтгаалan хичээлийн бэлтгэлээ бацааж чадаагүй байна. Би хоолтой өдрөө хоолоо хийдэг, хоолгүй өдрөө хоосоо хондог. Би лав орсон суугчтай сурж аяг хоолгууж надад цай байхгүй цай өгөөч гэж гуудаггүй. Би өөрийгөө болгоод ятхна дэлгүүртээ өр тавиал би цалин аваад өөрөө өгөөл. Би одоо амралтын мөнгө 550 мянган төгрөг аваад 3 дэлгэрийн өр 100 мянган төгрөг өгөөл ард нь үлдсэн мөнгөөрөө энэ даралтын аппарат аваад өрхийн эмнэлэг дээр очиад даралтаа өдөрт 2 удаа хянуулдаг гэсэн. Эрүүл саруул би анх энэ орцонд эрүүл саруул 30 киттэй хүүхэн өстө гэлзээд орж ирсэн. Одоо би гарахтаа тулсан чинь толгооны өвчтөй, толгойн болттой, боохгүй болохоор явж болдоггүй. Ийм болоод гарч байгаад л их гомдолтой байна. Одоо тэр хүмүүс нөөсдөө мэдхүйлгүй дээ. Орцны подвалд амьдарч өглөөнөөс орой хүртэл оршин суугчдыг эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломжоор хангадаг тэрээр өөрөө тийм орчинд ажиллаж амьдарч чадсангүй. Ухамсарт орой зарим нэг оршин суугчдод дарамтлуулж зодуулснаа цагдаад мэдэгддэг боловч ямар нэгд хүн төлбөр эмчилгээний зардал авч үзээг байна. Хэрэв иргэн Баяр Цэцгийн бие муудаж муу зүйл тохиолдлоо гэхэд алхын чиний охины хорвоо ганцаараа тулгуурлахыг тэрээр нулимс илэгнүүлэн учирлаж байлаа. Энэ мэт өмгөөлж хамгаалах хүнгүй амьдралын төлөө олдож байгаа ажлыг гололгүй хийдэг эргээд дутах зүйлгүй амьдарч чадахгүй юм гэхэд ачлаа хийгээд сэтгэл амар амьдрах ч нөхцөл алга байна. Орлого багтай орон гэргүй иргэд нүднээс талд хүчирхийлэлд өртөж байгааг холбогдох газрууд анхаарал авахыг энэхүү сурвалжлагаар дамжуулан уламжлах байна.